Hey, what's up? Kairos, welcome back. Шинтэн бичлэгээр уулзж байгаа Тата байна. Энэхүү бичлэгэн дээр хэдүүл дуу сонсохгүй байгаа. Тэгээд арай өөр нэг бичлэг үзнэ. Дуу бол биш. Тэгээд надад болохоор Instagram-аар явуулаад тэгээд сонирхоод үзээрэй гэсэн. Тэгээд надад нэр нь амар сонирхолтой санагдсан. Та нар харж байгаа ходоо зайл, цуврал, бичлэг, нэг, немного философи гэсэн бичлэг байгаа байхгүй 6 минутын. Яг юу ийгээд мэдэхгүй байна би. Гэтэ зүгээр үзмээр санагдаж байна. Тэгээд болохоор сувг нь болохоор personal life гэдэг 1.1 гарan юутай сабтай сувг байна. Тэгээд S audio та нар бүгд мэдэн шүү дээ. S audio бас өөрийн комментиг үлдээсэн байна. Тэгээд би комментиг хараад энэ хараад зүгээр сонирхож үзмээр санагдлаа. Тэгээд 9000 үзэлцтэй заяа одоо. Тэгээд 5 сарын 14-нд цацагдсан гэж байгаа байхгүй. Энийг үзье. Яг юу вэ? Миний нэгтгэлийн чихвч ажиллахгүй байна. No. Fuck it. Яа цаан сонсогдсон бэ? За. Гим нүглээ нуун далдлагч хизээж амжилтанд хүрэхгүй. Харин гим нүглээ хүлээн зөвшөөрч тэдгээрийг хаягчна. Хайрын нэрлийг хүртэх болно. Сургаалт үгс 28-13. Юу ном юм уу сургаалт үгс гэдэг нь 28 дугаар удасны 13 дугаар үг. Намайг Тони гэдэг. Би энэ гариг дээр алдаж онсон хэдэн сая хүмүүсийн нэг билээ. Та бүхэн магадгүй өөрийнхөө тухай цуврал бичлэг хийж байгаа. Хүнийг анх удаа харж байгаа байх. Үгүй. Яагаад ингэснээ мэдэхгүй юм. Энэ зүгээр л ганцаардлаас үүдэлтэй байх гэж би бодож байна. Би маш олон хүнтэй олон зүйлийн талаар ярихад тэд бүгд намайг галзуу гэж бодсон. Магадгүй би галзууж байж мэдэх юм. Гэхдээ та бүхэн одоо миний ярих гэж байгаа зүйлийг нэг ч удаа болов сонсоод нэг юу хүний ярьсуу? What the fuck is it? үзээрэй. Хувцсан юм уу? Маш олон Хувцсан шиг байна те. Яа, ярьсч шиг. зүйл болохоор олон хэсэг болгож оруулж байгаа юм. Би ганцаараа ирдэг. Энэ нь хизэнээс эхэлсэн гэдгийг би сайн мэдэхгүй юм. Магадгүй өсвөр наснаас байх. Би төсөөлөлдөө хэн нэгнийг төсөөлж бодоод яг л тэр хүн хажууд байгаа юм шиг ярилцдаг. Ганцаараа тамхи татах үедээ нойр хүрхгүй хэвдэж байхдаа, ганцаараа алхаж байхдаа, гэртээ удаан ганцаараа байвал би хэдэн цагийн туршиж энийг хийж чаддаг. Тайвнаар бодон дээрээ суугаад зурагтын ямар нэгэн ярилцлагын шоунд орж байна гэж төсөөлдөг. Жокер шиг те. Гэтэ хүн болгол ганцаараа ярилцдаг үстэй. Өөрт ганцаараа гинэ. Өөртөө ярилцдаг үстэй. Би ч гэсэн тэгэл ингээд өөртөөгөө ярилцах ёстой юмс гэж байд юм шиг санагдаад байна шүү дээ. Яг тэхүү инкүү гэд өөртөөгөө жоохон зөвлөдөж жагаад тэрийг ингээ бодоод авахгүй бас ингээл тэг ярьж л байдаг шүү дээ. Энэ нь үнэхээр аюултай гэдгийг би сүүлд мэдсэн юм. Тийм. Одоо би зарим үед хажууд хүн байгаа эсхийг үл анзааран бодлороо өөртөөгөө яриад нэмсэглэж байдаг. Хүмүүс яагаад инээгээд байгааг асуухад би гинэ тухайн орж ганцаараа ярьж байсан гэдгээ анзаардаг. Тийм хүнд төвшин. Ийм төрлийн зүйл энэ тэнд байдаг гэдгийг би сүүлд мэдсэн. Нэг удаа би жүжигчин Джим Керри ярилцлага өгж байхдаа яг надтай адилхан ганцаараа яг л хүнтэй ярьж байгаа юм шиг өдөржин ярьдаг гэж хэлхийг сонсоод маш их гайхсан. Би
27 нас хүртлээр тогтвортой ажил огт хийж үзээгүй. Тэгээд нэг удаа подкаст сонсож байгаад шизофрени өвчтөе хүмүүст ажил хийх хүсэл огт төрдөггүй гэж сонсоод би маш их гайхсан. Гэхдээ үгүй. Тийм байх боломжгүй гэж би дотроо бодсон. Хүмүүсээс өөр хүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй шүү дээ гэж би өөртөө хэлсэн юм. Юу гэсэн үг юм? Нэрээ би яагаад өөртөө шүү дээ. Хүмүүсээс өөр хүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй шүү дээ. Юу гэсэн үг юм? гэж би өөртөө хэлсэн юм. Нэрээ би яагаад өөрийнхөө тухайд цуврал бичлэг хийх болсон бэ гэж үү? Би Husky гэж рэперийн Просибе Каторим Ясматру кино гэдэг дуунаас санаа авсан юм. Энэ нь би өөрийнхөө тухай кино үзэж байна гэсэн утгатай дуу. Тэгээд л яагаад би өөрийнхөө тухай кино биш юмаа гэхэд бичлэг үзэж болохгүй гэж бодсон. Ганцаардал гэдэг бол миний хувьд хамгийн аимшигтай бас сайхан мэдрэмжүүдийн нэг. Хэрв чи энийг мэдэрч үзээгүй бол надад маш их харамсалтай байна. Хамгийн сүүлд би зүуднээсээ энэ сонин мэдрэмжийг мэдэрсэн. Манай гэр өвс ногоогоор дүүрсэн Монголын орой дээр байх юм. Харин бид гэр бүлээрээ хонь хариулж байна. Гэтэл миний хоёр хүүхэд рүү хонин дотроос нэг чон гарч ирэн дайрлаа. Тэднийг хамгаалах гэж хичээн чонны урдаас гүйсэн боловч чонон дээр хүрч чадалгүй би зүуднээсээ сэрлээ. Харин надад хэнийг ч аварч хамгаалж чадаагүй юм шиг сэтгэл төрсөн юм. Тэр шум би буцаад унтаж чадаагүй. Зарим зүүд хүний сэтгэл санаад гүн цочрол үзүүлдэг. Хонь чон гиснээс тэд бүгдээрээ үнээсэлээр амжид. Ингээд сүулдэн хэлэхэд би бүх хүмүүсийг чөтгөр гэж хардаг. Бас боддог. Яагаад вэ гэж та бодож байгаа байх. Энийг танд ярих юм бол та намайг 100% сэтгцийн өвчтөө гэж итгэв. Харин би юунд ч итгэдэггүй. Гэхдээ байж та энэ бичлэг яг real бичлэг юм. Би ийм зөндөө бичлэг үзчихсэн. Гэхдээ яг ихэнх нь дотоороо юм өмсчтэй юм байлаа. Цээжвч. Тэр нь энэ хүзүүнийх нь юутай холбоотой. Тэгээ харагдж байгаа хэсэг нь болохоор яг хоолоогоо ингээ боцдог. Тэгээ яг нэг make movie-ийн хэсэг байсан л та. Тэгээ ер нь бол иймэрхүү бичлэгүүд ч юм уу юм дотор харьцаалгасан иймэрхүү яг өөрийгөө боомлж байгаа бичлэгүүд ихэнх нь fake тэгэнгүүтээ юм дотороо юутай л юм байлаа. Цээжвчтэй. Гэж итгэв. Энийг танд ярих. Яагаад вэ гэж та бодож байгаа байх. Энийг танд ярих юм бол та намайг 100% сэтгцийн өвчтөө гэж итгэв. Харин би юунд ч итгэдэггүй. Хоёр дахь хэсэг дээрээ би энэний тухай өөрийнхөө бодлыг хинтээж урьдан тохиолдож байгаагүй түүх мөн бас бус олон заваан зүйлийг ярих болно. Харанхуй газар гэрлээ тосго. Өсвөл нэгэнд талах хайрл. Гим нүглийг минь уучлж өршөв. Бог чөтгөрийн хүчийг биднээс зайлуулж сул дорой бидэнтэйгээ үргэлж хамт байгаач. Эзэнхүү Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Намайг мэддэг гэж битгий бод. Би одоо болтол өөрийгөө хэн гэдгээч танихгүй байна. Окей. Сонирхолтой лээ. Яг Монгол дээр бол яг ийм өөрийнхөө амьдралыг бичлэг болгоод тэгээд ийм уран сайханжуулаад бичлэг хийгээд тэрийг ярьжсэн бичлэг бол үзэж байгаагүй. Яг Орс гэнэ юу өөр янз бүрийн ютуберүүд ч гэдэг юм уу сонирхолтой бичлэгнүүд ухаж төгсөж байгаа. Иймэрхүү жоохон сэтгэл зүйн иймэрхүү юмнууд бол үзчихсэн. Монгол хэл дээр бол сонсох сонирхолтой байлаа. Тэгээд манай хүний ч гэсэн өөрийгөө илэрхийлэх гээд байгаа нь бас
давгүй. Гэхдээ хоолой тэгэхгүй яг аудио хэлбэрээр бичлэг хийдэг хүмүүсийг анхандаа хоолой амар мэдрэл сонсогдоо. Тэгээд бичлэгүүдийг үзээд хаад тасчтай юм шиг үлээ. Тэгээд одоо би ч гэсэн анх өөрөө үзээд навшин санагдсан. Тэгээд хоолойндоо одоо тасцсан. Тэгээд яг одоо болохоор хоолойнд нь болохоор нэг юм нэг эфирийн хоолой гэж байдаг шүү дээ, тий. Нэг юм юу ч ярьсан нөгөөх нь амар гоё наалдж орж ирдэг. Тийм байвал ч гэх шиг. Тэгэд яг бичлэгний санааны хувьд сонирхолтой л байлаа. Тэгээд зарим нэгэн юм нь болохоор жоохон хит яг юм deep байх гад нэг юм хичээсэн. Яг юм гүн дотортой гэдгээ ингээд заавал би гүн дотортой хоолоон дээр тулгаад байх магадгүй юм шиг санагдсан. Тэгээ мэдгүй. Би жоохон ингээд иж магадгүй шүү. Тэгээ яарсан. Нэг нь бол сонирхолтой байлаа. Зүгээр яг ингээд сонсоход бол зүгээр байлаа. Тэгээ хоёрын цуврын энэ ер нь өөр юутэй. Comic song нэ. Өнч зөндөө юмтай юм шүү дээ. Өнч зөндөө бичлэгтэй юм шүү дээ. Төгсгөл гинэ. 8 хэсэгтэй биш үү заяа. Нэгийг сонсцсон бай. Never sleep юм. Энэ сонирхолтой бичлэг хийж магадгүй. Сонирхолтой юм байж магадгүй юм те. Зайлж 9-гээ гарцсан биш гэсэн чинь. Зайл 11. The fuck. Энэ сайн явж байгаа юм байна. Яагаад хүн хийгээд байна гэхэлэр хүмүүс үзээд байна. Тийм болохоор та нар яагаад үзээрэй? Дараагийн бичлэгүүдийн сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. Санах болно. Доолол. Энийг сонсчих юм бол нэлээд урт бичлэг болох гэдэг хүмүүсийг өөдөж болох гэж бодож байна. Тэгэхээр би бол хувьдаа зүгээр өөрөө ингээд чихвчээр сонсоод алах яаж маахтаа сонсох бах. Тэгээ та нарт таалагдвал сувг руу н ороод personal life гэдэг нэг сувг гэдэг юм байна. Сувг руу н ороод яана сте. Дараагийн юмнуудын үзэл үзнэс тийм ээ. Тэгээд нэг юм сонин садан зүйл байла. Тэгээд бичлэгтэй хамтайсан бүгдэнд баярлалаа. Тэгээд peace.